Сайн байцгаана уу, та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Оросын холбооны улс болон Америкийн нэгдсэн улсын зүгээс Украины дайныг зогсоох тухай шин төлөвлөгөө гаргасан байна. За энэ төлөвлөгөөгөө Украины удирдагч Зеленскийд танилцуулсан гэдгийг тус ерөнхийлөгчийн албанаас мэдэгдэж байна. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Америкийн нэгдсэн улсаас шин төлөвлөгөөний төслийг хүлээж авсан гэдгийг мэдэгдээд пүрэв гарагт хийсэн мэдэгдэлтэй дипломат харилцааг сэргийхэд туслах Америкийн талын үнэлгээ гэж тухайн төлөвлөгөөг нэрлэж байгаа юм байна. За мөн ойрын өдрүүдэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж дипломат боломжуудын талаар яриа хэлцээ өрнүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдгдсэн байна. За мөн пүрэв гарагт Зеленский мэдэгдэхдээ Киевд Америкийн нэгдсэн улсын армийн тэргүүн Даниэл Трисколтой уулзах үеэр уг төлөвлөгөөний талаар мөн хэлэлцсэн гэдгээ баталгаажуулсан байна. Энэхүү энхийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар олон нийтийн анхаарлыг ихэхэн татаж байгаа. За ямар агуулгатай болох талаар одоогийн байдлаар Киев болон Вашингтоны зүгээс дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. За энэ асуудлаар бол ойр ажиллаж байгаа их сурвалжуудаас одоо ярьцлага авсны үндсэн дээр Access, Financial Times, Reuters зэрэг дэлхийн томоохон агентлагуудын мэдэгдэж байгаагаар энэхүү шинэ энхийн төлөвлөгөөнд Донбассын бүс нутгаас Украин татгалзах армийнхаа тоог цөөрүүлэх олон төрлийн зэвсгээс татгалзах тухай багтсан гэж дурдж байгаа юм. Одоогийн байдлаар Донбассыг бүрдүүлдэг Луганск, Донецк гэсэн энэхүү хоёр бүс нутаг нь хэсэгчлсэн байдлаар Украины мэдэлд байсан хэвээр байна. За харин Херсон, Запорожье зэрэг одоо маргаантай бус нутагт одоо байлдааны шугамар дайны одоо хилийг тогтоохоор тулдааныг бол зогсооно гэж албаны хүн бас мэдгдсэн байна. За мөн Оросын холбооны улсын зүгээс бол өмнө нь энэхүү одоо бус нутгийг өөртөө өөрөөр хэлбэл Херсон, Запорожьег өөртөө авахыг бас ийм шаардлагыг тавьж байсан бол энэ удаа зөвхөн Донбассыг авах шаардлагыг тавьсан байх багталтай гэж одоо тухайн их сурвалжтай ойр мэдээлэлээс өгч байна. За хилэлцэж байгаа бусад асуудлуудаас дурдах юм бол дайн дуусахад Украинд Орос хэлний статус ямар байх вэ? За мөн Оросын ортодокс сүм хийдийн статусын талаар энэхүү одоо 28 зүйлтэй энхийн шин төлөвлөгөөнд тусгасан гэж мэдгдсэн. За төлөвлөгөөнд мөн Оросын холбооны улс дахин товтлохгүй байх, хийж байгаа дайнаа Европ руу үргэлжлүүлэхгүй байх гэсэн аюулгүй байдлын баталгааг өгч байгаа. За энэ баталгааг бас хангагч гол дэмжигч хүчнэр нь Америкийн нэгдсэн улс орохоор одоо тухайн яриа хэлцээ болон энхийн төлөвлөгөөний агуулга тусгацсан гэж мэдэгдэж байна. За энэхүү төлөвлөгөөг боловсруулсан эзэн нь Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн тусгай айлч Кирилл Димитров гэж хүн байсан юм байна. За түүний хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч тусгай айлч Стив Виткофт бол тухайн одоо энхийн төлөвлөгөөнийхөө төслийг дамжуулсан юм байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин нар бол уулзахаар төлөвлөж байгаад одоо уулзалтаа цуцсан. За үүний дараагаас эхлээд Кирилл Димитров Вашингтоны албаны хүмүүстэй яриа хэлцээ хийхээр 10 дугаар сард Америкийн нэгдсэн улсыг зорьсон юм байна. За Кирилл Димитров 10 дугаар сарын сүүлээр Стив Виткофтэй Майамид 3 өдрийн туршид яриа хэлцээ хийсэн гэж тухайн одоо асуудлаар мэдих их сурвалж олон нийтэд хүргэж байна. За энэхүү Америкийн нэгдсэн улс болон Оросын холбооны улсын хооронд хийгдсэн гих нууц гэрээний төлөвлөгөөнд Украин болон түүний одоо Европын холбоотнуудын аль нь ч оруулаагүй байгаа. За энэ асуудал дээр Украинууд болон одоо Европын зүгээс бол их ихэнх бухимдалтай хандж байна. Европын гадаад хэргийн сайд нар мэдэгдэхдээ Киев эсвэл Брюсселийг ямар нэгэн байдлаар зөвлөхгүйгээр санал дэвшүүлэхгүй байхыг анхааруулсан байна. Цагаан ордны харин хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит пүрэв гарагийн орой уг төлөвлөгөө бодитоор ярьж байгааг олон нийтэд баталгаажуулж хэлсэн. За тэрээр хэлэхдээ тусгай айлч Стив Виткоф болон Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар сүүлийн 1 сарын хугацаанд энэхүү төлөвлөгөөний талаар 1 сарын хугацаанд одоо чимээгүй ажилласан гэж мэдэгдэж байгаа юм. За харин 28 зүйлтэй гэгдэх энэхүү төлөвлөгөөний ач холбогдлыг Москва төдийлөн өндрөөр үнэлэхгүй байна. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Америкийн нэгдсэн улстай холбогдсон гэдгээ баталгаажуулсан. Гэхдээ энэхүү зөвлөлдөх зүйлийг бол чухал одоо энхийн яриа хэлцээ гэж үзэхгүй байгаагаа мэдгдсэн. За мөн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч цааш нь мэддэхдээ альва энхийн хэлцээр нь мөргөлдөөний үндсэн шалтгааныг шийдвэрлэхэд чиглэсэн байх ёстой гэдгийг анхааруулсан. За энэ үг нь Оросын холбооны улс Украинаас аль болох одоо
өөртөө хэрэгтэй зүйлүүдэд шаардаж авах, өөрөөр хэлбэл өөрийн үндэсний эрх ашигыг дээд хэмжээнд хангах максималист одоо санал дэвшүүлсэн байгаа гэдгийг харуулсан үг хэллэг боллоо гэж шинжээчид үзэж байна. Энэ оны эхээр бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэн. За түүнээс хойш Дональд Трампын зүгээс Украины дайныг зогсоох талаар хэд хэдэн удаа янз янзын одоо яриа хэлцээний механизм, дипломат арга хэрэгслийг бол санаачилж хэрэгжүүлээд байгаа. За үүнээс дурдах юм бол Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй уулзсан. За энэ бол хоёр талын дээд хэмжээний уулзалт болж Украин дахь дайныг эзлэх талаар ярилцсан. За мөн түүний тусгай айлч Стив Витков хэд хэдэн удаа Москвад айлчилсан. За Зеленский болон өрөндийн одоо бусад удирдагчтай яриа хэлцээ өрнүүлж Украины дайныг аль болох хурдан зогсоох талаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч манлайлал үзүүлэн жуучлалын дипломат ажиллагаа өрнүүлсэн. Гэвч одоогийн байдлаар бол дайн байлдааны үйл ажиллагаа бүрэн зогссон ийм байдал бол ажиглагдахгүй байна. За талууд бие биен рүүгээ харилцан давталсан хിവэр байна. За одоогийн байдлаар энэхүү одоо Украинд өрнөж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа 4 дахь жилийнхаа нүрийг үүсгэж байгаа ч гэсэн бодтойгоор энэ одоо асуудлыг шийдвэрлэх гарах зам бол ажиглагдахгүй байсан. За гэвч бол энэхүү Оросын албаны улсын дэвшүүлсэн санал болон Америкийн нэгдсэн улс одоо хамтран ажилласны үндсэн дээр 28 зүйлтэй энхийн гэрээ одоо бэлэн болох боломжтой болж байгаа юм байна. За Украины зүгээс бол гэрээний төслийг ямар ч байсан хүлээж авсан. За үүн дээр бол мэдээж хэрэг Украины өөрийн одоо саналыг оруулах магадaltaй. За хоёр тал хэрхэн харилцан буулт хийж чадсанаас тухайн яриа хэлцээ амжилттай хэрэгжих. За энэхүү одоо дайн байлдааны үйл ажиллагаа зогсож дэлхийд даяар нэг одоо халуун цэгийн үйл ажиллагаа бол зогсож инх тайван аюулгүй байдлыг тогтооход чухал хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна. За талуудын хувьд бол харилцан бие биен рүү давталсан хിവэр байгаа. Украин бол Оросын цэргийн дэд бүтц болон эрчим хүчний байгууламж руу давталсан байгаа. Ингэхдээ алсын тусгалын нисгчгүй онгоцоор одоо давталж байгаа бол Москвагийн зүгээс Украин руу бас дайралтаа үргэлжлүүлж байгаа. За орон сууцны хороолол, эрчим хүчний байгууламж зэрэг иргэний одоо байгууламж руу давталсан хിവэр байна. Энэ 7 хоногийн ихээр Украин баруун хэсэгт орших Тернополь хотын орон сууцны хороол руу давталсан. За үүнээс болоод Пучингийн болон нисгчгүй онгоцны дайралтанд хамгийн багадаа 27 хүн амнасаа алдсан харамсалтай мэдээлэл гарч байгаа. За пүрэв гарагт Зеленский энэ үйл явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлж Ослын газар дахин 17 хүн сургаггүй байгаа гэсэн харамсалтай мэдээллийг хүргээд байгаамаа.